Ингээд ихний мэдээ энэ жилийн 6 дугаар сард цаг агаар цэрүүн байгаатай холбоотойгоор НТV-ийн сурвалжлах баг Чингэлтэй дүргийн 17 дугаар хорооны иргэн Лангаагийн зочин нөхцөл байдлыг сурвалжллаа. За Лангаагийн эдгээр хүүтэн өдрүүдэд галлаж байна. Гадуур, нүүрс, түлш олдохгүй мод үнэтэй байгаа учраас тэрээр дахин төлөлтөнд орсон айлын буураар яван мод түүж төлдөг байна. Мод илж бахтай хурдан шатаж дуусдаг учраас өдөрт 3 удаа галалдаг байна. За тэр нэг удаа явахдаа 10 тэрэг мод авчирдагч энэ нь 3 хоноод дуусдаг. Иймээс модоо арай олон хоногоор төлөх зорилгоор халуун цай ууж дулаацдаг бидэнтэй хуваалцлаа. Нэг уулзчмаар санагдаад идэв. Их хөрлөө. Биднээстэй. Одоо 71-тэй. Тэн дандаа хаягдсан модлоод амт нь хуглаад ягаа. Тэрний ингээ цуглуулсан болж авчирал төлж байгаа. Тэн яг нэг цуудаатай мод 8,000 9,000 юу. Тэрний чинь ах үдийн засгаана нэ. Баггүй шүү. Энэ чинь хагалж болдог юм мод. Буур ингээ хатаачаад ингээ сэмэлсэн болж явна. Нэг байдлын панер шүү дээ. Одоо бүгд ингэ хуулна. Цохоо бийдэхгүй. Энэ ажлаа одоо нэг галзуу бараг тойрог гарч яваагүй ингээ нэг жоохон дулаас гайдаад көрч. Уул мол руу ойрхон гараад нэг унсан модзуудын түүч болдог юм. Болохгүй. Яагаад? Мөнгө нэг шүү. Та байгаль зөвтгсөн. Би ууд нь бол энэ өө төвөрлөх маягаар энэ чинь авч болдгоо мөхөр болохгүй гэж байгаа. Энэ дахин одоо 6 сараас гадлаад ихсгаар биднес чинь 10 сар гүртийн маягаар хөөсөн байх юм бол яах юм бол чана. Юугаа төлнө. Монгол гэстүүд одоо үүний ханаас нь эхлэх юм. Одоо манай энэ дээд Ачаага татдаг чичнээг. Одоо зарим энэ манай террорчмор одоо найдуудын нэгдгөө хачаа ира бандаа хоглоод аваа явуулж төлөөд байж. Үгүй яах вэ? Өөр аргаад гот. Хороо Цагаагаар ч яг тэр эндрэгийн цагаагарыг байг ингээд гаранхууд нь ажигт нь харна. За одоо тэдэн гөрдлөхгүй байсан гогсон. Одоо тэдэн хоногийн төлөөг бэлчээвээ. Тэгдэл нөгөө төлөө тайны миний оруулсан төлөөч би тэр одоо нэг төлнө. Одоо энэ цаг 12 болж байна. 3 цаг өнгөрөөд нэг төлж явна. Тэгээ нэг жоохон нааштай болоход одоо тэгээд нэг мөхөндлөлтөөр жоохгүй төлж өгөх. Лангаагаах зөвхөн нэг жишээ нийсэд 200 гаруй мянган өрх галалдаг. Энэ өрхүүд эдгээр хүйтэн өдрүүдэд түлш олдохгүй хүүхдээ хүнжлөөсөж босгохгүй хашааныхаа банзыг хугалж түлэн өдөр хоногийг гаргацааж байна. Тэд орой болгон зургтынхаа өмнө сууж цаг агаар дулаараасаа хэмээн хүлээн суудаг. Сайжруулсан түлшийг 5 дугаар сарын 1-ээс эхлэн 11 дугаар сарын 1-ний хүртэл худалдаанаас гаргадаг. Энэ үеэр модны үн тэнгэрт хадаж худалдаа авахд хүндрэлтэй болдог байна.